нөгөө нэг Date-ly энийг үзгээд байсан ш та нар. Доор хаяж 185 см-аас дээр залуу тал итгий. Манай comedy show-гоос гадна өнөөдрийн одоо гол онцлог перформанс буюу одоо Blind Date-ly гэдэг манай шоу байгаа. Тэгээ тэр нь яа гэхээр энэ дээр ингээд хоёр оролцогч гарч ирнэ, нэг эрэгтэй нэг эмэгтэй нүдэ боогоод тэгээд хоёр хөтлөгчтэй асуултууд асуугаад хамгийн сүүлд нь таалагдж байгаа хэсгээ өөрсдөө хэлдэг. Одоо тийм одоо хос төрүүлэх зорилготой тийм шоу байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас шин шоуны гэрч болж байна тийм ээ. За бүгдээрээ сайхан алгадчлалтаар эхлүүлж идэх үү. За манай оролцогчд одоо энд ирсэн байгаа. За тэгэхээр бүгдээрээ манай оролцогчд маань очоод за болтын боогод өчтөх үү. За энэ нь юу байдаг юм бэ? Монгол өглөө 6 учраас. Америкт байдаг шоу. Тэгээд хилчээ дөө угаасаа хүмүүс доор нь агиутлууд бичлэгээр явахаар хуулцсан байна гэж хэлсэн тийм амар ингээ хилчгээр амар байдгийн тийм хууллаа гэж хэлж чадахгүй. Тэгээ манай Монголд болохоор энэ бол цоо шин контент тий хууснаа зүгээр тэгж цоо шин гэж хэлж байна. Тэгээд яг манай инфлюенсерүүд бүгд ийм хийж байгаа. Тэгээд blind date маань угаасаа нөгөө нэг хамгийн гол зорилго харахгүй тийм ийм догтлолтой байх шүү дээ. Тэгээд манай оролцогч эмэгтэй маа тэнд ирж байна. За бүгдээрээ эмэгтэйдээ нэг алгадчих төгөө. За аюу хэцүү угаасаа яг энэ болт зүүчгээр ингээ алхахад хэцүү хаана хин юу байгаа мэддэхгүй тий. Тэгэхээр энэ бол бас маш их зориг төвчээр шаардна. Окей. Ямар хөө асуултууд бил. Анх орно гэсэн хүмүүс нь угаасаа очсон байгаа юм байна. Тэгээд яг орох үеэрээ бинийг харахгүй нүдэ боогоод ирэх юм шиг байна тийм үү? Гэсэн байна тий. Манайхан өөрсдөө бас юу гэж суух нь хажууд хүний бас юу гэж мэдэрмээр гэдэг нь. За манай залуу бас тэндээс ирж байна. За бүгдээрээ залууд нь алгад шилгөө. Эдээс хэдүүдээс боржсэн байх ороод тэр дурлаж исэн бэ. Них зипнес тех гоё мэдрэмж авдгүй. Зарим хүмүүс бол бүр үнэхээр амар дуртай л гэдэг. Тэ. Тэ бүр үнэхээр дуртай хүмүүстэй. Би бол 1 2-ыг бол мэднэ. 3-ыг ч юм уу ер нь бол мэднэ. Тэгмээ 4 5-д орж исэн байна. Энэ аяа бол яагаад ч юм нэг юм гониглуулаад байдаг аяа тий. За окей залууга. Нэг за тийш. Юу ч хийгээг байхад юм хийгдсэн юм шиг аяа тий нэг юм. За окей за манай хоёр оролцогч маань орж ирсэн байна. За маа залууч маа бүсгүүч 50 байгаарэ. Тий. За окей чимээг уужаарай. Тэрийн дараа нь тайлбарлана. За окей. За манай хоёр оролцогч маань гарч ирсэн байна. За бүгдээрээ эхлээд эмэгтэйтэйг танилцъя гэх үү. Өөрийгөө танилцуулаад, боглон танилцуулаад яагаад одоо өөрийг чинь энэ залуу сонгох ёстой вэ? Одоо юу одоо нас масаа хэлэхгүй байж болно, ямар ч хэлгээ хэлэхгүй байж болно. Тэгээ өөрийгөө яаж танилцуулмаар нэг elevator pitch хийвэл танилцуулах хийвэл. Сайн бицхан. Намайг Нэмэн гэдэг. Манай дэжид намайг Нико гэж дууддаг. Шот ихсэр шишээ. За одоо бол 24 настай Солонгос суралцж байгаа. Ийм юм байна. Яа nice баярлалаа. Нэмдөө баярлалаа. За залуугүй. За Мартин нэмнэг дүргээ. Хөөе чи хүнтэй болох чи яагаад энд байгаа октод минь дүргээд байна. За. Өөрөөр Хаяа буцаа. Намайг Тэмүүлэн гэдэг. Хоороо нэг бүснэлүүр ажилладаг. Тэгээ бизнесээр ажилладаг залуу байна. Тэмүүлэн савхин дуртай юу? Юу гэсэн бэ? Ер нь дор жоохон дуртай юм шиг хэлж чадахгүй нэ. Тэмүүлэнгүүд ягаад савхтай холбогдох гээд байна те. За окей. Нөгөө Тэмүүлэг юм яаж байгаа штэ. Бүгд алгаж шидгөө. Бас маш их зориг энэ олон үний өмнө те. Одоо л энэ үед бол айгуу гоё харанхууд ингээ өөрсөндөө айгуу гоё нууцхан байгаа зэ. Та хэд бол ингээ өөдс нь харж байгаа штэ. Юу ч ярьж магадгүй те. За. Окей тэгвэл эхлэе те. Манай хоёрын маань одоо сонирхдаг төрлийн одоо крашинг те. Монгол гадаад аль нь ч гэж болно. Ямар краш байгаа Монголоос юм уу гадаадаас тэрийг эхлэе тийм үү? За Эрэгтэйгээс эхэлж. Тэг эрэгтэйгээс эхэлж. За одоо зөндөө байгаа да алийг хэлэх. Ер нь бол нэг тийм нэг бодтой зүйл сонирхдаг. Тэгээ нэг нүдэн дарагдаж бодтой крашилдаг гэж шүү манайхаа. Бодтой хүн. Баригдахаар болохоор нэг тийм баригдахаар охин крашдаг гэж шүү бас
бас барьдаг байх нь шүү дээ, тий. За манайхаа бүгдээрээ краша барьдаг тэмүүлэн даалгах шээ. За чатны краш юм бэ? Тийм давгүй санагддаг. Хэн? Тайла? За Тайла юм байна. Тайла хүү? Мархын арга. Тайлаг барих гэдэг шүү дээ манай бас. Ямар нэгэн Яаж вэ? барих юм хэрэгтэй, нэг юм барьцтай те, урдаасаа, хойноосоо, хаанаасаа ч юм те. Тайла? Тайла? Хэн? Дооч юм шиг байна. Энэ зургийг би харж ирсэн санагдаж байна. We friends тоо? Оо, окей. За мэдх юм байна. Окей, ойлголоо. За эмэгтэй гээд. Тэг Монгол тэгээд Солонгос нөгөө Singlish Inferno-д ордог Чүм Минүги. Чүминүү. Чүминүү чи ямар нөлөөж гэж те. Тэр меню ер нь барьц. 3 меню. Окей. Ямар амар өргөмөртэй юм бэ? Хоолны shit. Түүээ зүгээр шкаф явж идэх шасаа. Тэстэй юу? Барьцтай хаа. Ер нь манай эмэгтэй гээд ер нь залуу нь яг ямар хуу байвал Англиар ч болоод солонгосоор ч юу биеийн өвд ч юм уу ямар хуу байвал гэж бодож байна. Тэгээ манайс хоёр дахь ном юм байна. Өндөр. Нилийн өндөр байх хэвээр. Яа амар жижигхэн залуу биш үү? Нилэн гэдэг нь яг хит гэсэн өгөө. За дараа ээж. За тэгээд дороо иж 185-аас дээш. Юу вэ? Ямар өндөр стандарт вэ гэж аахгүй. Ямар өндөр стандарт. Дээш гэсэн үү? Метр 85-аас дээш хэдэн хүн байдаг бол статистик хараад өгчих юм байна уу гэж байна. Юу вэ? Монголчуудаа доороо иж бүгд доош шүү дээ. Тэгээ метр 80 гэвэл одоо генерашн альфагаас олдно сте. Дондч өндөрөөс бараг дээшээ өндөр тий. Дээр хаяж 185 байгаа шүү дээ Монгол залуучууд чи ямар хэцүү юм бэ те. За. Манай залуугийн хувьд ямар эмэгтэй байвал одоо би хаа ч юм уу одоо царайц ч юм уу тий. Ямар хөө байвал Нэг тийм барьцтай метр 85. Хамт явж байхад тийм зигзгэр Зэгзгэр гинэ. Гэхдээ зэгзгэр гэдэг нь яг ямар утгаараа вэ? Юу гэж аав? Энэ яг яар дээ. Яг тодруулж асуух хэрэгтэй байна. Хариу яг лээ. тийм гоё өндөр байвалаас зүгээр тий. Зэгзгэр гэдэг шүү дээ. Тэгээд өөртөө арчаатай Окей. халамжтай юм хэвчээ. Яг нэг юм Монгол тайлбар байна те өөртөө арчаатай тийм зэгзгэр гэдэг те. Багтай нэг Монгол Сэгзэр бол амар тэ эл ворд байла тий. Өөртөө арчаатай халамжтай. Энд ч бол амар гоё сонсогдож байгаа байхгүй. Тэгээ өөртөө арчаатай. За өөртөө арчаагүй гэж одоо ямар хэлэх юм бол нэрээ бас бодонгууд тий. Өөртөө арчаагүй гэж одоо ямар хэлэх юм? Өөртөө арчаагүй гэдэг одоо ямар хүнийг өөртөө арчаагүй хөө? Нүүрэндээ баттай үсээ угаадгүй. Тийм хүн байгаа юу? Орчин үед одоо бүгдээрээ л нүүр арчилгаа ус угаадаг хүн байгаа сте. Самаа угаачдаг боовоосаач. За яваач нэг ус цасанд орчтой цэвэрхэн левел ер нь бол юу юм бэ штэ. Ер нь бол те. Хэдүүлээ. Өөртөө арчаатай байна штэ. Хуруу хумснаас эхлээд бас те өөртөө арчаатай гэвэл те хумс хилдэдэг байх юм уу? Тэгтээ мэдэхгүй. Би усанд ороо 1 жил болж байна. Жид нэг ордог штэ. Ваа. Окей, баярлалаа. Манайх хойноос цогтож эхэлж байгаа шиг нэг шиг. За яа гэж. Энд хоёр маань болцоод байгаа шүү. Манайха 50 тийм ээ. Тийм хоёлаа дараа нь болцсон. Тэгээд за окей ойлголоо. Манай хоёр маань яана. Манай хоёр баг нороод эхэлчихвэ ачаа. Дэш юу болчихвэ тий. Окей за. Хаагур юм доор хаяж согтож байгаа шиг байна. Ер нь бол ингээд шоун дээр бие хамгаалагч айгу хэрэгтэй байдаг юм а тий. Ялангуяа маа заяар бол октод ингээд орж ирчих гээд байдаг ч гэсэн тий. Окей за ойлголоо. За шоурга буцаад орё тийм ээ. Манай хоёр маань за хамгийн сүүлийн харилцаа яг хизээ байсан бэ? Хэр удаа үргэлжсэн бэ? Яагаад хэрвээ бол хариулж болоход яагаад салсан бэ? За залуугаас эхлэе. Ямар харилцаа юм? Whoa. What? Юу гэж ойлгох вэ? Ямар харилцаа юм? Ёо чи ямар харилцаа байлгах гээд байгаа вэ?
Үерхлийн харилцаа. Аллаа thank you. Хүү заавал дуусчихад ирэхээс юм уу гэж тий. Зааварчлаа. Ер нь жоох хэцүү. Тэ. Ээл асуулт чинь амар ингийн л асуулт байгаа ч үнтэй ингээ те яах ч байгаа үгтэй танилцж байгаа дотносгоол энэ ч байгаа болвол чи өмнө харилцаа байхгүй бол тэгээ хэзээ дууссан байж таарна тест. Тэдний асуулт яг ямар асуудал байгаа юм? Ээл асуултыг чи үгтэй харин ч асуултанд ийм энгийн асуултанд хариулж чадахгүй байгаа нарийн тэ red flag Энэ эндээ үлдэх хөлөө ер нь цаашаа явна. Энд чинь доор хаяж одоо 400 мянган хүн үзэн штэ. Их барьцтай үзэлт. 400 мянга окей. Араа энэ яагаад ингэ хариулж ядаад байгаа юм бол би ерөөсөй ойлгохгүй бах юм. Яагаад хариулж ядаад байгаа юм бол за хамгийн сүүлд би 3 сарын өмнө найз охиноосоо салсан гэж хэлчихнэ үстэй. Тэ арай өөр харилцаа байх юм бол тэрийг бол зүгээр хэлэхгүй те. Хариулахгүй байсан ч. тэгэл байсан да. За За жиж. Ингэж үнтэй танилцж байсан юм бэ. нэг ярмааргүй байх шиг тэр охиныг үнэхээр бас эвгүй охин байсан баг шиг байна тийм ээ. Яна тэр охин үзчихээ зүгээр гайг үстэй тий. За окей. За манай эмэгтэй үед ямар байсан бэ? Хизээ байсан бэ? Ясл байгаагүй юу ер нь? Пуулгамд жижиг санаа зов юу байгаа юм бэ? 6 сард яг Солонгос явсан. Тэгэл Солонгос яваад онгоцны буудлаасаа буугаад тэгэл харьцаа хийсэн шүү дээ. Йоо. Ямар дарк хэлж байна агш. Тэр онгоцонд яг юу болчихоо те. Энэ тэр юм 186-ын залуу. Тэгэл за харьцаа байлээ гэл. Алсын зайны харилцаа гэж бүтдэггүй нэг жишээ одоо ямар амар юм бэ те. Тэр залуу ямар муухай залуу вэ? Яг онгоцон суулгаж өгсөн байх те өөрхий минь. За ямар ч л байсан суулгах чи одоо буугаар нэг болондоо гэж байгаа те. Яг юу гэж бичиж болсон бэ? Бичсэн үү эсвэл яг юу гэсэн бэ? Би муу залуу гэсэн үү? Тэ? Надаас сайн чамд олдноо. Тэ? Тэгсэн үү? Готлаад байсан чинь 184 болчлоо. Солонгос 186 залуучууд олдох байхаа. Тэгсэн байх уу шүү дээ. Үгүй одоо хинэн төрүүлж чат ч юм уу бичгээ байсан бай. Чи юу эсвэл тэр залуу юу? За манай охин өөрөө л юм шиг байна. За тэгээд ер нь бол манай хоёр их сонирхолтой хоёр оролцож. Ер нь Солонгост буугаад харсан чинь үүшээ. Тэ? Өөр үс юм шүү. Тэ? За окей. За тэгвэл үерхэлд одоо дараагийн асуулт руу. Үерхэлд байдаг red flag одоо тэр хүнд ямар хүү байвал одоо тэр та шууд нөө гэх вэ те. Хэдий гоё одоо царайлаг өндөр байсан ч гэсэн одоо хайрцангийн хувьд ч юм уу. За энэ асуулт нариул. Red flag. Окей, red flag чиний хувьд. Тэ шууд хамгийн түрүүнд толгоонд орж байгаа хамгийн энгийн чиний хувьд бол тэ нэгдүгээр цөм болгон зайлшгүй байж болохгүй зүйл тэ red flag. Архичин хэд хэрэгтэй үрээлэлтэй хардах pick me girl холмостой. Окей. Баагүй хип хоп өмхий ам. Тэгээ өмхий ам холмос ч нүгээс юу гэдэг ярих шаардлагагүй red flag гэстэй. Үерхээгүй байж цуг ой хоны гиш шаадаг. Би угаасаа ийм өх. Надад 5k зээлэж төлөвшил муутай, орчноо мэдэрдэггүй, хүндэлгүй хараал хэлдэг, хүнтэй айтаа ганц чаддгүй, урд арчаагүй, гिचинлэг Монгол үздэггүй, урд хомс body countтай бол зүгээр штэ өвчнгүүл бол үнэн. Бандгаа угаадгүй. Чи бандгаа угаадгүйг нь яаж мэдхий? За би ингээ хүнтэй уулзлаа. Танилцлаа. За би нэг хэрэгтэй хүн, эмхтэй хүн тэгж эсрэг үүсний хүмүүнээ сорих ч юм биш. Зүгээр л хүнтэй уулзаад таалагддаг хүмүүс гэвэл ер нь танихгүй шүү дээ. Тэгээ угаасаа уулзаад яг мундаг өстэй бол мундаг өстэй би мэдэж байгаа. Огт мундаг писта биш байж тэгэл амар нэг мундаг писта шиг ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Би ингэсэн тэгсэн би тэгдэг мэгдэг. Ер нь нүгдээ мундаг стандар өөрсдөө ярих шаардлага байхгүйгээр бараг ингээд авраа мэдрэгддэг миний хувьд. Би бол тэгж боддتي. Одоо бол тийм би ингээд би тэгээд гэдэг хүмүүс бол худлаастаа биш үү гэж би бол боддог. За би яг үнэхээр худлаа том яриад нү жигнэсээ том яриад нү. Жигнэсээ том мундаг пистагаа тэрийг яриул окей. Би бол окей гэж бодож байна. Гол нь би ингээд мэдхгүй байгаад амар эвгүй санагддаг тийм аа. За яг их тохиолдолд бол дандаа л худлаа байсан. Цөөхөн тохиолдолд үнэхээр мундаг пистаа өөрийгөө мундаг пистагаа зүгээр л яг факт ярьж исэн хүмүүс бас байдаг. Тэр хүмүүс бол окей. Окей шүү дээ яг нэрээ өөр банд бол одоо юм хэлээд явах вэ.
Тэгээ дийлэгтэй бол дандаа л хотлаа шүү дээ. гэж үзэх бай. За эхлээ эмэгтэй гэсэн асууч. Эхлээд эрэгтэйгээс асууж. Оо яа. За. Эрхийг хамгаалах үү шүү дээ. Яа нуучлаарай. яаж байгаа юм бэ те? Өөрийгөө магтдаггүй үгээгүй. Нэг тийм өөрийгөө магтаад байгаа шүү дээ биш. Нэг тийм магтуулах гад ядаад байгаа юм санагдаад гэх юм уу? Би ингэсэн, би ингэдэг, би энийг мэддэг ч юм уу нэг тийм тэ. Тийм үү яасан монди гэдэг үг сонсох гэдэг санагдаад байхгүй надаа. Тэгээд тэр өрөндөө хүн болгонд л юу гэдэг их бага хэмжээгээр тиймэрхүү тэ сонирхол хүсэл байгаа. Гэхдээ ингээ худлаагаар хүсдэг тэ бол red flag юм байна. Тэ амар мундаг хүмүүс байгаа. Тэр хүмүүс ч гэсэн бас тийм хэрэгцээ байгаа тэр юмгаа гаргаж иж болно. Тэгвэл окей. Үнэхээр мундаг өстой бол магтчихсан яах вэ зүгээр тэ тэр хэрэгцээг хангаал ууч өстой гой шатдаг өстой. Байж болно штэ. Даан чадахгүй байж тийм байвал онцгүй байна. Манай залуу ярддаг үстэй түрүү. Зөөж арга. Ярддаг юм авчирчаад нүдийг боочаад суулсан юм шиг үстэй. Нэр ярдгүй юм шүү дээ. Тийм амар хит их хартай юм болов. Хит их хартай шууд ингээл ярилцж чадахгүй байвал бас юм л. Окей. Яг л Окей. Юу бол ярилцахгүй тэгээд хартай байвал жоо. W response. Шууд red flag гэж үзэх юм тий. Окей. Тэгээ орцч муу байна. Юу гэлээ? Би одоо Гэхдээ энэ оролцож байгаа хүмүүсээс амар хамааралтай шоу байна л да. Манай хоёр залуу, хоёр хөтлөгч бол яг үндэ ингээ те хааслаад явуулаад хичээгээд байгаа байхгүй, carry-даад байгаа байхгүй. Тэгээ орж байгаа хүмүүс нь гоё хүмүүс байл энэ гоё шаах хай шоу. Тэ энэ бүгдийн ч одоо үзэлтэй биш. Тэгээд яг гоё те үнэхээр ингээд те ярьдаг, гадагшлуулж чаддаг тийм хүмүүс байвал энэ амар гоё шоу болох хаа. Үзүүштэй байх. Хөтлөгчд бол үнэхээр гоё шааж байна. Орж байгаа залуу л суух шаагаад. Нөгөө тэгээ залуунд суух шаачингууд нөгөө охин гэд баг хойш суучаар санагдчих байна надад бол. муу зуршилтай гэх юм. Муу зуршил. Тамхи мэмэг татдаг ч юм уу. Тийм Тамхи байвал татдаг. шууд. энэ залуугийн карманд эсэ чейнж харагдаад байна. Хадлаа нөгөөсөн шүү. Окей. За тамхи татдаг, Өөр. арх уудаг, бит тоглодог, бит тавьдаг. Окей. За. Сайн залуу ер нь хэрэгтэй. Юмд донтдог. Юм За энэ бол жоохон мяа байна.